Гэрэлтэй цонх хөтөлбөрийн энэ үчийн зочны ярилцлагын цаг эхэлж байна. За энэ үчийн зочны ярилцлагаар Монгол Улсын гавьяа жүжигчин, дуучин Самандын Жавхлан өргөд оролцож байна. За танд энэ үчийн мэндийг хүргэе. Сайхан үлдэж байна. За сайхан үлдэж байна. Нийт үзэгчдтэй болон танай хамт олонны үчийн төргий. Студид уран бүтээлчнийг өрсөн учир за шинэ уран бүтээлийг сонирхъя. За сүүлийн үед ямар дуу гаргаж төм олондоос хүрэхээр бэлдэж байна. За би нэг цомог бэлдэж байгаа. Энэ цомог маань бас нийгэмлүү чиглэсэн монголчуудаа бас хайрын сайхан, сэтгэлийн сайхан бас монголоороо бадрахын тухай иймэрхүү дуунуудыг бас өөрөө дуулахаас илүү бас өөрөө шүлгийг бичээд өөр хүмүүстээр аяр уулгаад өөр сайхан дуучдаар дуулуулад иймэрхүү юмнууд бас яваад байгаа шүү. За тэгээд ерөнхийдөө миний нэг цомог одоо миний дуулсан дуунуудын цомог бол бас бэлтгэдэг л явж байгаа. Хамгийн сүүлд тайзан дээрээс ард түмэнтэйгээ хизээ мэдчихлээ. Дуун цацлаа. За сая дуучин амар жаргал ихчийн сэтгэлд нуугдсан харц гэж тоглолтын дээр одоо төмөн олонтойгоо уулзлаа. За энэ сэтгэлд нуугдсан харц тоглолтын нэрийг би бас одоо өгсөн. Сэтгэлд нуугдсан харц. Тэгээд энэ ямар учиртай юм гэхээр энэ амар жаргал ихчийн тоглолтыг одоо олон хүн зохион байгуулсан л та. Ерөнхийд нь би найруулад ерөн зохион байгуулалтыг бол удирдах одоо Самандын Жавхлан миний би ажилласан. За энэ хүний дотор ямар харц нуугдаад байгаа юм бэ? Энэ дотор ч бас хайрын харц нуугдаад байна шүү дээ, тэ? Энэ хүн 15 жил тайзан дээр гарсангүй. Тэгсэн мөртлөө энэ хорвоог харах бас нүд энэ хүнд бас заяасангүй. Гэхдээ энэ сэтгэл гэдэг чинь хорвоог дэндүү их сайхнаар хардсан юм байна шүү дээ. Энэ нуугдж байгаа харцыг л нээж одоо дэлгэрүүлж төмөн олондоо хүргэе гэсэн юм л бодолтой л энэ тоглолт маань зохион байгуулагдсан. Энэ тоглолт бол маш гоё сайхан болсон. Дэндүү гоё сайхан болсон. Хайранд мансуурсан аялгау гэдэг хөгжмийн зохиолч Бадарчин Магсарж авын тоглолт. За одоо удахгүй 2012 оны 11 сарын 22-24-нд бас тоглогдох гэж байна. За та энэ тоглолтод бас яаж оролцож байна? За би энэ тоглолтод бол ерөнхий зохион байгуулагчаар одоо ажиллаж байна. За яагаад энэ тоглолтыг би бас яг амар жаргал ихчийн тоглолт шиг миний хувьд бас зохион байгуулах болов гэхээр ер нь Монголд ийм авьяастай хүмүүс бол яагаад ч үнэлэгдэхгүй байна. Монголд ийм авьяастай хүмүүс нь битгий хэл Монголын төмөн олон өнөөдөр бас хайр, үнэн, сэтгэл ийм гурван юмар аюу их дутагдж байна. Усаагаар мэт биднэрт хайр, урмын үг хэрэгтэй болж байна. Биднэрт бол ерөөсөө л урам хэрэгтэй. Тийм болохоор одоо бид нар чинь бас энэ уран бүтээл хийж байгаа залуу үеийн төлөөлөл энэ дотор урмаар тутаж яваа энэ их гоё бэлэг танхаа авьяастай хүмүүст туслая гэсэн одоо дэмжи төмөн олонд нь бас энэ хүмүүсээр дамжуулж урам зориг хайрлая гэсэн ийм утгаар нь одоо энэ Бадарчин Магсарж авахынхаа тоглолтыг зохион байгуулж байна. За ингээд Бадарчин Магсарж гэхээр хүмүүс за нэг баахан хүмүүс нэрийг тавиал нэг баахан ийм дуучид оролцсон гэдэг нэг л тавьчихад л дуун хүнд хүрээгүй тийм хүмүүс байдаг шүү дээ. Гэтэл өнөөдөр энэ хүний зүгээр дуунуудыг энэ Бадарчин Магсарж гэж хүнийг хүн танихгүй. Одоо миний гайхаад байгаа ганц асуудал байгаа байхгүй. Гэтэл дуунуудыг хэлэхэр хүмүүс энэ чи ямар гоё хүн бэ гэж хүмүүс яриад байгаа байхгүй. Тэгээ энийг хамагссан байдаг шүү. Тий, таниулах гэж одоо миний хувьд бол их одоо их хөдөлмөр зарж байна. За. Одоо энэ хүний дууг жишээлбэл би яриа л зүүдэн бороо. Хайлан нисээд ирсэн шоу. Насны намар гадаа ирэхээр нартын жамыг ухаархал юм да хөөх. За зүрхний уяа гэж. Зам буйланд учрахгүй байх аргагүй. Залуунаас дурлалын дүүмээ сүүн далаа ээж гэж байж. Сүүн далаа ээжимээ. Наран гэрлийн элчтэй хилийн заставын харндан бүсгүй сүслэн хайрлаж яваарай. Би жинхэнэ Монгол бэлэг танхай хөдөөнийхөө айхоо ээжимэн
хоолой зангируулан амгшаах монголчуудын ингээд энэ хүний дуунуудыг ингээд дуулаад байвал зүгээр захаас нь 10 дуу ингээд зүгээр хэсэг хэсгээс нь аялахтал юм байна. Тэгээд энэ хүнд одоо энэ сайхан ахыхаа тоглолт энэ өвөр Монголоос ирээд их удаагүй байна л да. Тэгээ хайранд мансуурсан аялгау гэж нэр бид нар ярьж байгаа төгсөн. Үнэхээр л өнөөдөр бас бид нар дууг нь зөндөө олон сонссон мөртлөө яагаад энэ дууны эзэн дандаа хойно нуу одоо нуугдмал яваад исэн те энэ хүнийг таниулж үг энэ хүнд ийм гоё дууг 20 30 жилийн турш бидний их хэцүү амьдрал өнгөрүүлсэн шүү дээ. Энэ дунд чинь бидний сэтгэлийг зөөлж исэн энэ хүнд бид нар буцаагаад баярлалаа гэж хэлэх ёстой. Монголын төмөө болон бид нар бүгдээрээ хэлэх ёстой. Тийм учраас л өнөөдөр бид нар энэ тоглолтыг зохион байгуулж юм да. Тэгээ хайранд мансуурсан аялгау гэж одоо яагаад нэрлэгдсэн гэхээр өнөөдөр бид нар хэрүүлдэ их мансуурч байна. Нэгнийхээ хатаанд их мансуурч байна. Архинд их мансуурч байна. Тамхи татгатаа их мансуурч байна тийм. Тэгтэл одоо бидний нөгөө монгол хүний язгуур хайранд тэгээ бид нар хайрандаа мансуурдаг шүү дээ. Хүүхдүүдээ ингээд эрхлүүлэхээр зэрэг гэж хүүхдээ эрхлүүлэхээр чинь бид нар мансуурч байгаа биз дээ. Яагаад тоглолтын дээр хүмүүс ирэнгүүтээ дуулаад ингээд бүжиглээ те. Хүү гэдэг ингээд дуулаад ингээд эн чинь бас нэг төрлийн мансуурл. Эн чинь зүг мансуурл. Тэгэхээр энэ хайранд мансуурсан аялгау энэ Бадарчин Магсаржав гэж хүний энэ яста 100% хийт дуун дээр дууны тоглолтын дээр хүмүүс ирж мансуураасаа та арх хэрэглэх хэрэггүй. Та тамхи татах шаардлагагүй. Та ирээд шууд мансуур. Тэгэхээр хайранд мансуурахыг хүсэж байгаа хүмүүсийг одоо энэ 2012 оны 11 сарын 22-24-нд л одоо би төхөн урьж байна да. Мөхөөргөө. Үзэгчдийн хүсэл дээр дахин тоглож байгаа. Тий, үзэгчдийн хүсэл дээр. Энэ хүний дууг хүмүүс бол яг ингээд хилээд ирэхэд зэрэг ирээсгүй айгүй их юм олон бүчиж байна. Тэгээд нуу ахтаа бас нэг гоё урам өгье да. Тэ ийм монголчууд чинь ийм сайхан хүмүүсээ бид нар чинь нэг нэгэндээ урам өгч чадахгүй шүү дээ. Тэгэхээр бид нар энэ хүний сэтгэлийг ч гэсэн төмөн олонныхаа сэтгэлийг ч гэсэн айл алчлаас нь нийлүүлж л сайхан урмын, хайрын одоо ясаа жинхэнэ тийм сайхан мансуурлын өдрийг л зохион байгуулж байгаа. Уран бүтээлийн ах дүүсийн хувьд та хоёрын хувьд одоо ямар шин дуутай вэ? За бит хоёрын хувьд шин дуунууд их гоё олныг хийж байгаа. За сүүлд бол хүмүүсийн их сонсох дуртай болсон би төвчгүй гэж дуу байна да. Тэр дуу байгаа. За ингээ мэдээж бит хоёрын хамтарч хийсэн дуунууд чинь ээжийн чансан цай, хуваарангийн шөнө, Монгол омгшил гэдэг дуунууд байгаа шүү дээ. Монгол омгшил гэж дуу бол ер нь хаан чиг л одоо жавхлангийн өнөөгийн бас нэрийн хуудас болчихсон л яа дуу шүү дээ. Яг л намайг анх гарч ирж явах ласан цугаа ээж, насан бахын дурсамж гэдэг шиг л тийм л дууны нэг л болчиход байна шүү дээ. Тэгээ ингээд цаашаа уураад ахтайгаа бол олон сайхан дуунууд хийнэ. За өчигдөр бол их эзэн Чингис хаан маань мэндэлсэн өдөр тохиолсон. Би дотроо тэр гоё өвөг дээдсийг монголчууд маань хүндэтгэж байгаад нь их баярлсан. Маш их баярлсан. Бид нар 800 жилийн өмнө өнөөдөр Чингис хаан байхгүй болж байна. Тэр хүнийг амьд эдэн хүмүүс мэдээж тэр үеийн монголчууд урамшуулж ирсэн, хайрлж ирсэн. Тэгж хайраараа бадарч ирсэн учраас тэр хүн тодорч гарсан байна. Гэтэл тэр хүний үрсад одоо бид нар нэг нэгэндээ урам өгч байгаа билүү? Нэг нэгэндээ энэ хайрын мансуурлыг өгч чадж байгаа билүү? Уурын мансуурл өгөөд байна уу? Архины мансуурл өгөөд байна уу? Энийгээ бид нар бас өнөөдөр олж харах л ёстой гэж. Тэгэхээр миний хувьд бол Чингис хааныг за хайрлж байгаа болвол өнөөдөр Чингис хааны үрсад нэг өнөөдөр хайрлах цаг ирсэн. Би өнөөдөр тийм гоё урмыг энэ хүнийг байгаа тэр амьдрид нь өгье гэж. Энэ насны намар зүудэн бороо те энэ гоё дуунуудыг ингээд хийж чадсан. Энэ сайхан ахыгаа те урайл уузан өргөдөг бол нэгэндээ урам өгье гэж ингэж урайл уузан өргөөлтэй бүгдээрээ. Түүнээс нэгэндээ гомдож битий юм цаас барайсаа. Би өнөөдөр энэ хүнд урам өгөхийн төлөө энэ хүнийг бид нар нэгнийхээ одоо сайхан хайрын энэ сайхан дуу аялгыг сонсохын төлөө ингэж л би өнөөдөр энэ цаасыг бариад л одоо хүрээд ирж байгаа л асуудал байгаад байгаа юм л да. Монголчууд битий нэгнийгээ бас те буруу нүдээр харж өнгөрсөн хүнийг одоо тухайн үед нь бас хайрлж чадсан үгүй юу гэж. Өнөөдөр Монголд чойнм гэдээ байж, хадар сүрэн гэдээ байж, зөндөө хүмүүс урам хайр өгч чадаагүй. Тэр 800 жилийн өмнө амьдарчсэн тэр өвөг дээдстэй хайраа өгч, урмыг өгч. Тэ одоо тэр хүн сонсож байгаа юм уу тэнгэр дээр байгаа юм уу? Юу мэд. Тий. Энэ тэнгэр лүү гараад явчихаас нь өмнө
Хөөхий тэр бид нар дотор ингээ шороо бужигнуулаад явж байгаа үед нь бид нар нэгэндээ урам өгье л тээ. Бид нар чадаагүй хүмүүс зөндөө шүү. Чойны мадар сүрэн за одоо тэгэл яста урам өгч чадаагүй зөндөө хүмүүс. Тэгэхээр би энэ ахыгаа бол тэр хүмүүстэй адилтгаж зүрлж байгаа. Тэгэл би энэ ахта урам өгөх гэдэл одоо ингээ явж ин энэ тоглолтод бандан дулам сүрэн одоо ах их хоёр маань ирнэ. Морины Батбаяр ах маань ирнэ. Сийлгмаа авьяат ирнэ. Тэгээ энэ 22-24-нд л одоо төмөн олонтойгоо бас сайхан уулзаж энэ их хоёрлын дэндүү ихгүй хайрын урмын өдөр болох баха. Таны ойр дотны хүмүүс тэр ялангуяа уран бүтээлийн амт нөхлөж таныг их хөдөлмөрч шаргуу хүн гэж их ярьд юм байлээ. Тэгэхээр гэрэлтэй цон хөтөлбөртэйгээ бас холбогдуулаад асуултаа тавьж бодож байна. Ер нь хоногт хэдэн цаг унтаж байна? Би одоо би яг л хатуу үннэл хэлээ те. Би шөнө 4 цагт унтаал өдөр 11 цагт босч байна. Тийм үү? Тий сүүлийн үед те. Нэг 10 цаг ч юм уу та те. Яг тэгжил одоо тий яг сүүлийн үед чинь ерөөсөө миний сүүлийн 12 жил яг ингэж явж штэ. Тэг заримдаа үлээрт ажилтаа үед бол тэгэл босоод явчихна. Ингэснээрээ надад муудсан юм алга. Манай цонх бол дандаа гэрэлтэй. Манай тооноор дандаа гэрэлтэй од харагдаж идэг. Тийм учраас би бас танаа нэвтрүүлэгтийг ойрох юм уу да. Орой унтвал нэгийг яа өглөө сэрүүл нэгийг үзнэ гэдэг шүү дээ. Тэгэхээр яг тэр жичгээрээ л одоо би явж ин да. Тэгээд ерөөсөө миний ганцхан өрсөлдөгч чинь цаг хугацаа л байхгүй дээ. Цаг хугацаатай амжижил энэ их олон хүнд хайр урам бүтээх тусмал хайр урам өгөх тусмал миний амьдрал улам дэвжээд байгаа юм шиг санагддیں۔ Түүнээс шунтаад байх тусам амьдрал дэвждэг гэж би бас сонсоогүй л ингээл хөдөлмөрлөл явж чинь тэгэл өөрийнхөө л явж чинь да. За үнэхээр тэгвэл амт нөхдөйх нь хэлсэн үг бас үнэхээр ортой, үнэн ортой юм байна. За дараагийнхаа асуултыг бас гэрэлтэй цогтойгоо холбоё гэж байна. Та ер нь орой сууг солиод үзэж байхдаа ямар нэвтрүүлгээр ямар мэдээллийг авахыг илүүд үздэг вэ? Манай гэрэлтэй цан хөтөлбөр бол цаг алдалгүй гэгээлэг мэдээллүүдийг хүнд хүрэхийг зорддог. Монголын одоо энэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд яагаад хүмүүс удирдлагаараа сувг соличод байна вэ гэхээр яг амьдралд нийцсэн үнэн зүйл, урмын зүйл, дандаа гоё хайр төрүүлсэн тэр зүйл одоо хүмүүст өгч чадж байгаа сувгийг бол хүмүүс солихгүй байна. Худал зүйл. Нөгөө дотроосоо биш те. Зүгээр ингээл нэг юм төмөн олон дотроо байгаа энэ эгэлж ирийн амьдрал энэ зүйлийг гаргаж чадахгүй байгаа тэр сувгууд бол ингээд шууд солигдож байна уучлаарай. Тэгэл би гэрэлтэй цонхоос бол тэрдийн нүцгээсээ илүү би зочны ярилцлагыг үздэг. Тий. Би тэрийг л төвч үздэг. Ер нь бол бас цаг алдалгүй мэдээллийг хүргэхийг зорддог шүү. За таны цаашдын ер нь зорилго юу байна вэ? За 10 жилийн дараах жавхлан танад бас хэлэхгүй юу? За мөн 10 жилийн дараах Монголыг бас нэг юу гэж харж байна? Яаж харж байна? 10 жилийн дараа Монголын газар шороон дээр хүмүүс гიშгтэй айдаг болно. Хүндэтгдэг болно бид нарыг харж. Бид нар хамгийн гол нь одоо ивээ бөхөлж хайр урмаараа бадарч нэгээ одоо дэндүү гоё мууч байсан энэ он цагаа хүндэтгэж нэгээ гоё хайрлах цаг ирсэн. Энэ хайр Монголоос бадарна гэсэн түүхтэй штэ. Одоо цадиг бичгтэй. Тэгэхээр энэ хайр бадраад ирэхийн цагт одоо Монголын маань газар шороон дээр Монголын маань түүх соёл энэ ёс заншлыг дэлхийн түмэн олон дагдаг болно. Тийм цагийг л би 10 жилийн дараа мэдхгүй энэ 10 жилч биш нэг 10 сарын дараа ч юм уу тиймэрхүү хайр дэлхийн одоо хүн төрөлхтний хүлээлт бид нарыг хүлээж байгаа гэдэгт би итгэлтэй байдаг. Самандын жавхлан тэр үед яг л энэ одоо бүхэл хүмүүсийг хайрлж энэ эх орноо хайрлж байгаа шиг л тэр хайраараа л бадарч явах бол би нөгөө хөвөрч өөрчлөгдөхгүй. Энээс доош илсэн ч жавхлан хайрлах болно. Одоо дээшээ гарсан чиг л жавхлан одоо үргэлжил дуугаа дуулж хайраа түгээсээр л явах болно. Гэрэлтэй цонх хөтөлбөрийн энэ үеийн зочны цагийн ярилцлага бас өндөрлөг тийшээ хандж байна. Маш олон асуулт бас тавьмаар байвч манай цаг бас бага юм аа. Тэгэхээр гэрэлтэй цонхыг үзэн суугаа одоо нийт үзэгчтэйгээ унтахаас өмнө нэг бас инээд бэлэглээд за багада ямар хочтой байсан бэ? За мөн багада ямар бас инээдтэй зүйлтэй ч юм уу тийм ээ учирч байв. Баг байхад манай найзууд залж авах гэдгийгсэн. Нэг ингээд
үнэг шиг ингээд залтай ингэж инээд юм байна л да. Миний нүд ингээд алга болчт юм байна л да. Тэгээд залж авах гэл тэгдэг байсан байхгүй. Хүлэн зөвшөөрж юу тэр үед. Тэгээ би Эхлээд уурах гэжтэй за намаа. За яах вэ одоо тэгээд би чи инээ гэл их дуугаа. Тэгэл хүмүүс чинь хүнд нэг оноод нэр өгчтэй шүү дээ. Би заримдаа сүүл бодож яхад бас зал гэдэг чинь бас ухаантай хүн хэлшинчтэй те. Хизэн могод Чингис хааны суу зал бадартугаа гэж хэлдэг шүү дээ. Суу зал гэж яага хэлсэн. Тэгэхээр миний хувьд бол одоо тэр их том хаад шиг бадардаг юм аа гэхэд бас өөрийнхөө хүрээнд л бас нэг чадaltaй ухаантай те. Бас тийм л одоо явах юмсэл гэж хүсэж шүү дээ. Одоо сүүл бодоод байхад намайг бас ухаантай шүү л гэж миний найзад хэлээд ирсэн шүү дээ. Тэгээд яг одоо тэрэнд нь л одоо багтах гэж таацах гэж л одоо хичээж л явна да. Тий. Хичээсээр л явна. За баярлалаа. Энэ өдөр бидний урилгыг хүлээн авч манай студид очилж бас сонирхолтой яриа өрнүүлж за хайранд мансуурсан аялгау гэд энэ сайхан тоглолтыг бас хизээ болох талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. Таны цаашдаа уран бүтээлд амжилт хүсье. За гилалаа ингээд энэ хайранд мансуурсан аялгау тоглолтод 22-24-нд одоо Төмөн олон маань сайхан ирж одоо хайранд мансуураараа гэж бас танаа энэ сайхан сувгаар энэ сайхан гэрлэгээтэй энэ сайхан цонхоор би одоо хэлж байна. За холбогдох утас бол 9709-2012 гэж утас байгаа. 9622 3181 гэж утсаар холбогдож бидэнтэй холбогдороо гэж хэлмээр байна. Ингээд танаа хамт олонд дэндүүгийн дэндүү гэрлэгээтэй байх болтугай бүх хүмүүсийн сэтгэлийн гэрэл асгалттугай цонхон одоо гэрэлтэй байх болтугай. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ бидний ярианд анхаарлаа хандуулсанд манай энэ үчин жичнээр Монгол Улсын гавьяа жүжигчин, дуучин Самандын Жавхлан өргөд орлоо. Та бүхэн хөтөлбөрөөр үргэлжлүүлэн үйл авч үзнэ үү? Үзэгч та бүхэн гэрэлтэй цон хөтөлбөрийн зочны цагийг хүлээн авч үзлээ. Харин одоо үргэлжлүүлээд ашигтай зөвлөгөөгөө хүлээн авна уу? Үзэгч олондоо зориулж манай уран бүтээлчд бидний өдөр тутмын хэрэглээ болсон би нэгэн сайхан сэтгэл төрүүлэх бас өөрийнхөө сойж боловсон зан харуулах тийм үр дүнтэй нэг зүйл байдаг шүү дээ. Энэ бол юу гэхээр яхахгүй өнөртөө ус бол тий. Өнөртөө ус хүнийг одоо хүнтэй уулзаад хүнтэй ямар нэгэн ажил төрөл хөөцдөг ч юм уу тий. Олон юм дээр хүнийг илтгэж байдаг зүйл. Тийм учраас энэ өнөртөө усны үнэрийг одоо удаан хадгалах 7 арга байд юм байна. Жишээ нь одоо өнөртөө ус өөртөө төрөхтэй 20 см зайнаас төрөх юм бол одоо их талбайд өнөртөө ус төрөхөддөг. Тэр хэмжээгээр бол үнэр нэг сайхан өнөртөг. Мөн одоо зарим хүмүүс ярьдаг шүү дээ. Өнөртөө усыг биендээ төрөхөөс илүүгээр үсэндээ төрөх юм бол ус одоо маш үнэрийг удаан хадгалдаг гिचний бас мэдээлэл байдаг юм билээ. Тийм учраас эдгээр болон бусад одоо хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл үзэж олондоо хүргэж байна. Магадгүй үзэгчдийн маань мэдэхгүй тийм ээ. Хаана төрөхээ мэддэггүй тийм зүйл байж магадгүй. Ингэхээр одоо ашигтай зөвлөгөөгөө анхааран үзснээр бас үнэртэй усыг хэрхэн үнэрийг хадгалж болох талаарх мэдээллийг авч болох юм аа. Радио бүгд хамтдаа үнэртэй усны үнэрийг хадгалах 7 арган талаарх мэдээллийг хүлээн авцгаая. Үнэртэй ус дотор олон төрөл байдаг. Олон төрөл байдаг нь тэдний найрлахын дагуулах анхлын үнрээс ихээхэн шалтгаалдаг байна. Анхлын үнрийг их агуулсан үнэртэнгүүд үнрээ удаан хадгалдаг ба үүнтэй холбогдоод үнэн нь өндөр болдог. Тэгэхээр нэгдүгээр таны үнэртэй усны үнрээ хадгалах чадвар нь юуны төрөл таны сонгосон үнэртэй уснаас шалтгааллах юм. Тэгвэл үнэртэй усыг хэрэглэх соёл заншил гэж байдаг ба үүнийг дагаж мөрдснөөр та мөн үнэртэй усныхаа үнэр хадгалах чадварыг нь дээшлүүлж болно. Тэгвэл хэрхэн үнэрийг нь удаан хадгалж болох вэ? Нэгдүгээр зарим үнэртэй уснууд тухайн үнэрийг нь агуулсан биеийн тустай байдаг. Тухайн биеийн тосыг нь түрхсэний дараа үнэртэй усыг түрхэх үед үнрээ сайн хадгалдаг ба та тосыг хацар гарандаа түрхэх нь илүү сайн үнэрдэх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Хоёрдугаар үнэртэй ус хувцсныхаа дотор талд түрхэх нь үнрийг удаан хадгалах ба таныг хөдлөх бүрд үнэр нь үнэртэж байх болно. Гуравдугаар та усаа биенийхээ зөв хэсгүүдэд түрхэх нь чухал. Биеийнхээ цусны даралт их газруудад буюу цудастай ойр газруудад усаа түрхэх ёстой.
Яагаад гэвэл цусгүйх болгонд дулаан бий болж байдаг учраас үнэртэн илүү сайн үнэртэж эхэлдэг байна. Ийм газруудад чихний ар хэсэг, үзүү, хөхний дунд хэсэг, бугуй, тохооны нуглаас хэсэг, өвдөгний ар тал, шагаа зэргийг нэрлэж болно. Тэгэхээр та эдгээр газруудад усаа түрхэх юм бол илүү сайн үнэртэх болно. Дөрөвдүгээр, үнэртэй ус хуурай биеийн дээр тогтох нь маш муу байдаг учраас усанд орсныхаа дараахан буюу бие чихтэй байхад нь дөрвөл үнэртэй ус таны биед сайн шингэх болно. 5-дугаар, та үнэртэй усаа зөв хадгалах нь үнэртэй усныхаа чанар, үнэрийг хадгалах чухал зүйл болно. 1-р, үнэртэй усныхаа хугацааг харах хэрэгтэй. 2-р, нарнаас хол аль болох хүйтэн сэрэн газарт хадгалах хэрэгтэй. Хөрөгчин дотрооч хадгалж болно. 6-р, үнэртэй усаа та үсэндээ түрхэж болно. Ус арьснаас илүү үнэрийг удаан хадгалдаг гинэ. 7-р, та үнэртэй усаа түрхэхдээ савыг нь өөрөөсөө 20 см-ийн зайнаас цацах хэрэгтэй. Ингэх нь үнэртэй усыг илүү их талбайд хүргэдэг байна. Гэрлэлэн сонголбарын сонгон үзэж чадсандаа баярлалаа. Тэгэхээр манай уран бүтээлчдийн бэлтгэсэн мэдээ мэдээллийн болгон бол та бүхэнд таалагдж байгаа итгэлтэй байна. Тэгээд өнгөрсөн цаг хугацаанд манай уран бүтээлчид дэлхийн болоод Монголын одоо олон зохиолч яруу найрагчдын сонгодог бүтээл, шүлэг яруу найрагуудаас үзэж чадсандаа уран зохиолын цаг болонгороо хөрсөөр ирсэн. Тэгээд өнөөдрийн уран зохиолын цаг болонд маань төрийн сойрхолтой зохиолч Ч. Лам Сүрэнгаан сурцгаа дүүнэр минь сурцгаа нэртэй өгүүлгийг бас хүргэж байгаа. Тэгэхээр энэ өгүүлгийг хэний уншснаар хүргэж байна? За үзэгч олон маань бас сайн мэдэх баха. Жүжигчин Нур Булааныг гэрэлтэй цонх хөтөлбөрийн одоо хамт олонтой хамтран ажиллаж заамн үзэгчтэй олон сайхан шүлэг яруу найраг өгүүлбэрүүдийг бас хүргэдэг ийм сайхан уран бүтээлч байгаамаа. Хөөрхөн хонгор дүүнэр минь хөгжилтөө бяцхан охид минь эцэг эгчин та нараас эрдмийн ихийг хүсэж байна. Их чагчин та нараас эрхэм сахилгыг хүсэж байна. Багш чинь та нарын төлөө зүтгэж, баян нутагч нь та нарын төлөө цэцэглэж, сайхан бүхнийг та нарт зориулж, сайн бүгдийг та нарт өгдөг. Сурцгаа дүүнэр минь сурцгаа. Та нар бол манай ирээдүйн цөөрэй. Та нар бол манай хойчийн баатар. Өнгөрсөн түмэн үеийг туулсан өвгөн буурал хангаа уулчин үүр дүмхэн байж үнэт элдэнсээ хадгалсаар байна. Хангаа нутгийн хаан түмэн баялагийг харнуудад та нар минь шинжилж түгээмэл олонд гавьяага үзүүлэх түүхт өдөр ойрхон байна. Орхон сэлэнгдээ та нар сэлж, онон туултаа та нар хөвж, онолж үзэгч эрдмийн мэрэгнээр оюуна та нар баяжуулж ав. Хөвсгөл нуурын гүн ёроолдож, хөвч хангаан аглаг доторч, хүйсийн говийн хээр цөлд, хөх тэнгэрийн хязгааргүй өндөртөж, хүч загас шиг шумбан харвж, хүдэр бүргэж шиг шууган нисэж, өнгөрсөн үед мдээгүй хоцорсон өнөө цагт шинжлээгүй үлдсэн үе олон эрдмийн нээлтийг үр хүүхэд минь та нар хийн. Сурцгаа дүүнэр минь сурцгаа. Та нар бол манай ирээдүйн цөөрэй. Та нар бол манай хойчийн баатар. Эцэг ихийнхээ ариун үгийг элэг зүрхэндээ шингээж ав. Эрдэмт багшийнхаа чадал бүхнийг эрүүл тархинда тогтоож ав. Хормостын үгийг морь шиг хөтөлж, хорын цахилгааныг тасуур шиг барьж, хүйтэн жаврыг гэдрийг няцааж, хүчит соронзон хариу буцааж, зүрхэн дотроос гал бадруулж, зүг бүхнийг гэрэлтүүлэн байж, сайныг мэдэж, мууг мартаад, сарыг тэвэрч, наранд очоод шинжлэх ухааны их нээлтийг шин ертөнцөд нээн байгуулж үлгэрт гардаг биегүү баатрыг үнэн дүрст
баатраар солиход чинь сурсан эрдэм замын чин заан судалсан хичээл жигүүр чинь олон сурцгаа дүүнэр минь сурцгаа та нар бол манай ирээдүйн цоорой та нар бол манай хойчийн баатар. Ус сайхан бол зүс сайхан гэж ярьдаг. Тийм учраас гэрэлтэй цонх хөтөлбөр энэ үдшийн одоо зөвлөгөөндөө за нүүрнийхээ хэлбэрт зориулж үсээ хэрхэн засуулах талаарх мэдээллийг хүргэхээр бэлтлээ. Ер нь мэржлийн хүмүүс ярьдаг юм л шүү дээ. Хүмүүс ч одоо хоорондоо янз бүр шүү дээ ялгаад зөв нүүртэй хүмүүс байна. Дөрвөлжин нүүртэй хүмүүс байна. Бөөрийн нүүртэй хүмүүс байна. Болсон гэдэг шүү дээ. Гэгчийн одоо олон онцлог одоо өөр ялгаа байдаг учраас энэ бүхэнд тааруулж өөрийнхөө үсийг хэрхэн засуулах талаарх мэдээлэл бас манай урагтаас сонирхолтой байлаа гэсэн байгаа. Тэгээд бүгд хамтдаа энэ зөвлөгөөг үл харцгаая. 100 нүүрэнд та их азтай хүн юм. Таны нүүрэнд бараг л бүх төрлийн үснээ засалт сайхан зохино. Богино урт аль нь ч танд сайхан харагдах болно. Яагаад гэвэл таны нүүр зөв хэлбэртэй юм байна. Харин та нүрээ далдлах ямар нэг үсний засалтыг үл сонгоорой. Энэ нь таны нүрийг далдалж сайхан харагдуулахгүй. Бөөрийнхий нүүрэнд үсээ давхрах буюу шатлсан хэлбэрээр хоёр талаа нүүрэндээ ойр байдлаар засах хэрэгтэй. Энэ нь таны нүрийг урт харагдуулах болно. Гэхдээ бөөрийнхий нүүрэнд богино үс эрүүнээс илүү гарсан ч гэсэн сайхан харагдана. Мөн чолк танд сайхан харагдана. Зүрхэн нүүрэнд ийм хэлбэрийн нүүрэнд богино эрүүний хавцах ус сайхан харагддаг. Та энэ зөвлөгөөд дагаад үсээ нэг засуулаад үзээрэй. Дөрвөлжин нүүрэнд богино олон дунд зэргийн хэмжээний ус зүгээр ба бага зэргийн шингэн чулаг тохирдог. Мөн бага зэргийн долгионтой байвал таны нүрийг зөв хэлбэртэй харагдуулна. Хэрвээ таны ус шулуун бол бага зэрэг долгионтуулах хэрэгтэй. Харин танд урт шулуун ус юу зохихгүй. Гурвалжин нүүрэнд богинохон ус нь таны нүрний доод хэсгийг тэнцвэржүүлэх ба өтгөн ус танд их тус болно. Мөн үсээ нилээд шаталж өгөх нь таны дээд хэсгийг өргөн болгож өгнө. Аль болох нүрний доод хэсгээ нарийн харагдуулах цэцлэлтийг сонгох хэрэгтэй. Гонцгой нүүрэнд богино олон дунд зэргийн ус танд таарах ба шингэн чоолох танд сайхан харагдана. Хэрвээ та туранхай жижиг нүртэй бол үсээ аль болох ороож долгионтуулах хэрэгтэй. Харин та том хамартай бол үсээ аль болох дээш шууж засах юм бол таны хамар бараг мэддэхгүй гэдгийг анхааруулж байна. Ингээд дээр дурдсан засалтуудаас өөр тохирохоо сонгон үсээ засуулаад их хотынхоо гудамжаар цоглог алхацгаая. Гэрэлтэй цонх хөтөлбөрийг сонгон үзэж хөтөлбөрийн турш бидэнд хамтас үзэж чадсандаа баярлалаа. Манай уран бүтээлчид үзэж чадсандаа маргаашийнхаа ажил үйлсийг төлөвлөн шинжигчэн зориулаад өргөний зорилгыг хүргэх боломжтой. Ингээ бүгд хамтдаа маргаашийнхаа өргөний зорилгыг хүлээн авцгаая. Ойлгоход ч багтах амьдралын зорилгод удаан хүлээлээ авдаг. Уцаар ярих л байх гэж бяцхан зэрэг хүн тогтолж. Урангуйх нүдрүүд нулимсаараа зорж өнгөрөөсөн. Оройхон явхад нулимсаа ярддаг өрчлөө. Учир нь та байгаагүй. Бусдын гэрт жаргалтай өгөхийг мэдэхгүй ч бодлогоо явагнаар хүн мэддэг.
жаргалаа гэж юу хэлдгийг мэдэхгүй чи. Сэтгэлийн бүтнийг хэлдэг байх гэж би бодлоо. Танайгаа ирнэ гэж итгэж хүлээсэн өдрүүд ямар их жаргал байв та. Зовлоо гэж бас би юу хэлдгийг мэдэхгүй чи. Бяцхан зүрх хүлээж зөвхөрхийг хэлдэг байх гэж би бодлоо. Танайгаа ирэхгүй гэж ойлж өнгөрөөсөн үз шүү. Ямар их зовлон байна та. Жижигхэн зүрхэн танайгаа бодохороо л хэрэгж чаддаг. Жаахан сэтгэл нь танаараа дутгаараа л үйлж чаддаг. Санах тоолондоо тантайгаа адилхан хайр. Саарл гудамжаар гонх сэтгэлээ эвдэж алхдаг. Амьдасаа тасалж ам болгож үлдээсэн аав тантай хүн амтхай учиргүй. Амьдралын бүтэн сэтгэлийн цатгалан хүрээд аав танайгаа ирнэ гэж хүлээдэг. 2012 оны 11 сарын 16-ны Баасан гарагийн өрнийн зурлага унсан бол харин одоо маргаашийн цаг агаарын мэдээллийг хүлээн авна. Ойрдоо цас ихтэй хүүтний ирж чангарч байгаа тул та гэрээсээ гарахдаа дулаан хувцалгаа мартаоцай.
Гэрлээ сон хөтөлбөрийн уран тестийн бэлгсэн пүрэв гарагийн дугаарыг хүлээн авч үзсэн үзэж болно доо. Маш их баярлалаа. Бүгдээрээ маргаашийн дугаараар баяртай уулзцгаая. Сайхан амраар үзэгчтэй, сайхан зүуд ман чанараа баяртай.